Хүн ертөнцийн ямар ч нууцыг тайлахын төлөө уйггүй ажиллана. Нууцыг тайлангуутаа л өөртөө ашигтайгаар эргүүлж эхэлнэ. Хүмүүс дотроос нууцын нууцад нэвтрэх гэсэн тэр хүмүүсийг эрдэм тэд гэнэ. Тэр эрдэм тэд өнөөдөр бидний уулзуулж байна. Төв Азийн тэгш өндөрлөгт чулуун агууд өөрийн хийсэн алдаргав яга тэмдэглэн чулуу төмрөөр сийж дэгцэн бүжиглэж байсан. Хойд цэнхэрийн агуухан өнөөгийн мэдээллийн технологийн аав ээж биш гэж юу? Уудам талын дунд 5 хамтай Монгол гэрт дэлхийн татварын бодлого газар орон улс бүрний дахин хувааралтыг хэлцэж суусан тэр өвөгчүүл тооноор нь тэнгэрийн одуудыг баримжаалж цаг тооны хуваанлыг сэтгэж байсан хөдсөн нэмрэгтэй наг найхамртай найг залуу дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрийн оруулаагүй гэж юу? Морины нуруунд дээрээс ертөнцийг тогтоож болох авч, морины нуруунд дээрээс ертөнцийг засаж үл болохыг ухаарсан хувилай Сэцэн хаан дэлхийн түүхэн данхуда хамгийн олон улс бүрний эрдэмтэн мэрэгдээг цуглуулан улс төр эдийн засаг соёл шинжлэх ухаан зэрэг олон салбарт далай их өөрчлөлт хийж дэлхийн түүхэн шинэ хөгжил дэвшлийг авчираагүй гэж юу? Тэд хэн байсан бэ? Монголчууд. Өнөөгийн арилжааны систем анхны мөнгөнд тэмдэгтээр арилжаа хийхийг хэн бодож олоо даруй хэрэгжүүлсэн хэн бэ? Тэр үед хэн цаасан мөнгө хэвлэж байв? Эрдэмтэн мэрэгдээ дундэр цалин пүнлүү яах гэж олгодог байв? Үүний дунд ус ашиглал совог шуудуу, тариалан, шинүр тариа, одон орон цаг тоолын зарчим, ангаах ухаан, эм дом, зэрзэрхийн шинжилх судлах ухаан хэрэгжээгүй гэж юу? Монголчууд одон орны 27 өртөө байгуулан өнөөгийн цаг тооллоос 26 секундээр л зөрүүлэн тооцож байлаа. Монголчууд ном хэвлэл үүх түүх зохиох ажилдаа шамдан орж дэлхийн бичгээр уламжлалт ингэрсэн ертөнцийн түүхийн шинжилх ухаанд үнэт хувь нэмрэн оруулж байлаа. Монголчууд өөрийн эзэмшилтэй байгаа дэлхийн талд алтан жолоог сунгахын учир хааны зэрлэгийг морин дэлгэр дэрвэх салхитай өтөр төргөн тараахын учир хэрэг дээрээ өнөөгийн шуудан холбоогийн системийг зохион эрхэлж түүгээрэн дамжуулан дипломатын шинжилх ухаан улс гүрнүүдийн харилцааны соёлыг тунхаглав. Удаа 8-ны үнийг тогтоож байлаа. Үүнийг хэн хийсэн бэ? Монгол эрдэмтэд ус хуурай газар хосолсон 1500 өртөөгөр хааны зарлиг хятад шаазан Монгол ноос Япон сакура энэтхийг торго дэлхийд түгж байлаа. Үүнийг бас эрдэмтэд хийсэн тэнгэрийг сүжиглэх яамны цаг тооны бичгийн 5 махуудын бодогч түшмэлийн торгийг огтлж тоогоол харах тригонометрийн функцийн болон тригонометрийн урвал функцийг задлан зэргийн цуваны хэлбэрт оруулж задаргааны томьёоны гишүүн бүрийн коэффициентийг тооцохыг бодож оллоо. 1750 дуурам чүдэ өнөөдөр хэрэглэж байгаа математик тооцоо мөн үү? Өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны тавцан дээр дорнын их соёнгийг эргүүлэгч Монгол эрдэмтэн мэрэгдийн цуваа жигдэрч байна. Монголын шинжлэх ухааны шинэ нэрийн үеийг хэллээ. Шинчилэгдэн өөрчлөгдөж байгаа Монгол улс эрдэмтэн мэрэгдийн тойлох шимгөөжийн авах цаг боллоо. Тийм ч бололцоо нэгдлээ. Шаардлагач тулгарлаа. Монголчууд өнөөдрийг хүртэл улс гүрнэн үүрч дүүрч ирсэн эрдэмтэн мэрэгдэдэн хүндэтгэл үзүүлж өндөр дээд найдвар хөгжил дэвшлийн хөшүүргэн даатгаж байна. Тэд хэн бэ? Эрдэмтэд.